яг дэдинүүдэд хавсан бид нэр энэ Монголын харилцааны маш амартай штэ. Одоо ингэж яваад энэ дата онтроо чинь. Одоо тэгээд ингэж дэш яваад байна. Guess what? No, dude. Йоо, дискач чоо. Энэ автыг харах гэдэг юм шиг байна. Тэгээд миний хоолой жоохон сууц юм шиг сонсогдож би янаад өгсөн маа шүү. Тэгээд тэр пэтнүүд тайлбарлалтыг бичдэг яваа гэд зарим хүмүүс асууж магадгүй. Тэгээд тэр видеод тэрэн дээр бас ер нь ингээд өнөөдөр орой гарах апдейт дээр ингээд тайлбарлах гэж үзнэ гэсэн. Тэгээд 5 дахь өдөр бичлэгтэй гэсэн бас яач вэ гэсэн чинь би өчигдөр бичлэг гэж амжаагаа. Тэгээд ямар ч гэсэн дараагийнхаа ордог. За одоо ингээд дэшээ босч явахт нь одоо ингээд буцаад одоо доош онж явахт нь биш дэшээ удаж явахт нь одоо ингээд харагдаж байгаа шүү дээ. Давт. За ийшээ ингээд за одоо тэгээд энэ борных нь ийшээ ингээд за одоо тэгээд гэс датагаасаа ой ёо яг энэ дээр нөх гэж шүү. За тэгээд гүсэг. За тэгээд явж ханы аргаар ингээд яаж явна гэхдээ би сая сугараад унцсан. Тэгээд тэр пэтнэ тайлбарлалтыг бичдэг хийхэд зүгээр тийм пэтнэ тайлбарлалттай би англи хэлтэй өөрөө бас тийм сайн биш болохоор тэгээд зарим юмнуудыг ингээд орчуулах гэж нэсэн цаг аваа тэгээд ер нь ячаад байдаг да. Тэгээд оросгоо дагаас учирнаас тэр харин их дурнаас болохоор эдит хийхээс засах үрдэг. Энийг одоо дахиад нэг ордож үзье. За. Тэгээд ер нь энэ бичлэг за guys бэжд энэ was hop-ыг хийх гэдэг үү. Хүмүүсээс ингэж хийгээд идэм биз дээ. Энэ shift-тэй ингэж яагаад идүүсээ чадах нь үзгүй. Чадах гэдэг юм шиг байна. За. Now яаж харсан уу? Уус энэ дээр бас ингэж явчмаар юм байна шүү дээ энэ ногоон нар. Тэгээд ер нь өнөөдөр гарах апдейт дээр нөгөө нэг юм битүүдэнд тайлбарлалтыг бичдэг оруулах гэж хичээнэ guys. Тэгээд
Ер нь тэгээд энэ удаагийн бичлэгийг дуусгасан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд таалагдсан бол лайк болон subscribe дараа. Тэгээд дараагийн бичлэгийг үзэж байгаарай. Тэгээд маргааш бичлэг орж магадгүй эсвэл 1-р 2-р орж магадгүй эсвэл 3-р орж магадгүй. Тэгээд дараагийн бичлэг болон short үстэй тэр bye bye guys. Yeah.